Монгол Улсын засгийн газрын 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 173 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотын 2-р тойрог зам төслийн техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Төслийн трассын нийт урт 22.1 км бөгөөд үүнээс зүүн трасс 6.6 км, баруун трасс 14.7 км, 3-р хэсэг буюу холбогдох зам 1.8 км байна. Гол гудамж замын тооцоод хурд 100 км цаг. Туслах гудамж замын тооцоод хурд 60 км цаг байна. 2-р тойрог зам төсөл нь Улаанбаатар хотын баруун болон зүүн захын бүсийг холбох, оршин суугчид болон дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд үйлчлэх гол гудамж зам юм. Энэхүү тойрог зам нь 1-р тойрог зам туулын хурдны замтай холбогдож, хотыг бүтэн тойрох гадна тойрог хөдөлгөөний үндсэн тэнхилгийг бүрдүүлнэ. Уг зам нь хотын бүх чиглэлийн автозамын сүлжээнд олон төвшний уулзуур зангилаагаар холбогдсноор тасралтгүй хөдөлгөөнийг хангах чухал үүрэгтэй. Зүүн трассын замын урт 3.3 км, гүүр 3.2 км дөрвөн байршилт. Гол гудамж замын уулзуурын орц гарц 6 байршилт. Явган хүний гүүр 3 байршилт, гүүрэн гарц 1 байршилт байна. Зүүн террас нь Улаанбаатар хотын зүүн хэсэг, Улаастайн гүүрний зүүн тал, Гачууртын автозамаас урд талаараа туулын хурдны замтай холбогдно. Замын трассын хувьд урдаас хойшоо Гачуурт шар хадны автозам чиглэлд 3 км орчим үргэлжилж байгаад баруун тийш гүүрээр Улаастайн голыг давж шар хад дэд төв орчмоор баруун урагш чиглэж төгсгөл хэсэгтээ 1-р тойрог замтай холбогдно. Баруун трасс нь Улаанбаатар хотын баруун захын бүсэд байрлах бөгөөд баруун трассын замын урт 7.3 км, гүүр 7.4 км 8 байршилт. Гол гудамж замын уулзуурын орц гарц 10 байршилт, гүүрэн гарц 1 байршилт. Тээврийн хэрэгслийн нүхэн гарц 1 байршилт тус байна. Баруун трассын төгсгөлийн хэсэг нь баруун аймаг чиглэлийн тойрог уулзуурын баруун талаар урагш гүүрэн байгууламжаар туулын хурдны замтай олон төвшний уулзуураар холбогдно. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эмээлт толгойд чиглэлийн гол шугам төмөр замыг гаталж баруун трассын 3-р хэсгийн пикет 12 орчимд олон төвшний уулзуур бүхий замаар товчооны замтай холбогдно. Замын чиглэл баруун урдаас зүүн хойд зүгт чиглэж, тахилт, найрамдал, толгойтын автозам зэрэг гол гудамж замуудтай олон төвшний хотолцлоор холбогдох бөгөөд толгойд баян хушуу дэд төвүүдийг холбож, баруун хойш чиглэн эхлэл хэсэгтээ 1-р тойрог замтай холбогдно. Тус төсөл хэрэгжснээр 2032-оос 2040 оны хэдийн төлөвт зорчигчийн аяллаа хугацаа 30%-аар буурах, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, төвийн бүсийн ачаалал 15-аас 23%-аар буурах нөлөө үзүүлнэ. Баруун С ба зүүн С хөлбөрүүдийг хэрэгжүүлснээр хотын хэвтэ тэнхлэгийн автозамын сүлжээний тэнцвэр бүрэн хангагдаж, төвлөрсөн хөдөлгөөнийг тойрог хэлбэрийн шин чиглэл рүү шилжүүлэх улмаар нийслэлийн автозамын сүлжээний ачааллыг бодиттой бууруулах, 20 минутын дотор ажлын байр, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн төв төрөх боломжийг бүрдүүлнэ.